Өглөөний мэнд итгэлээ ослох өнөөдрийн ишлэл бол Изекэл намын 37 дугаар бүлгийн 3 дугаар ишлэл байна. За би эндээс уншия. Тэр надад хүний хүү энэ яснууд амьлах уу хэмээсэнд би эзэн бурхан та мэднэ гэвч үтсэн баг. Тэгэхээр 37 дугаар бүлгийг бүхэлд нь харах юм бол эзэн Изекелийг үзэгдэл дотор нэгэн ясаар дүүрсэг хөндөй тавиадсан. Тэгээ дээрээс нь тэр яснууд нь бүгд бутарсан салж унсан юм байсан. Энэ саяны уншсан ишлэлийн дараа асуултын дараа эзэн Изекелийг энэ яснууд дээр иш үзүүл, амьсгалтай иш үзүүл гэсний дараа эдгээр бүгдээрээ амьд болгосон баг. Тэгэхээр энэ үзэгдэл юуг зөвгөнжсэн гэхлээр өнгөрсөнд нэг зүйлийг зөвгөнсөн баг. Тэгэхээр тэр нь юу вэ гэвэл Израильчууд Вавилоны цөллөгөөс эрт нүхтгтээ буцаж ирэх энэ найдварыг энэ иш үзүүлээ өгсөн. Хоёрдугаарт нь ирээдүйд буюу эзэн дотор нас барсан бүх хүмүүс бие махбодоор амьлах тухай энэ талаар шүүгүүлсэн. Тэгэхээр бидний нөхцөл байдал, за гэр бүлийн байдал одоо юу гэдгийг бүх зүйл энэ яс шиг хухаарчсан, бутарчсан хүний нүдээр ямар ч найдваргүй гэж харагддаг. Гэтэл эзэнний хувьд бүх зүйл боломжтой. Тийм ч учраас эзэн ингэж хэлсэн байгаа. Энэ амьлах уу гэж асуусан. Изекэл юу гэж хэлсэн гэхээр та мэднэ гэж хэлсэн байна. Тэгэхээр бидний хувьд бүх зүйл эзэн дотор боломжтой юм аа. Тэгэхээр өнөөдрийн бид магадгүй таны туулаад явж байгаа бидний ирээдүйд туулж магадгүй бүх зүйл дотор бүгдээрээ Изекэл шиг эзэн та мэднэ гэж хэлээд эзэн хэрвээ иш үзүүл гэсэн бол алхах гэсэн бол яв гэсэн бол тунхаглал гэсэн бол яг тэрнийхэн дагуу тунхаглаж алхаж иш үзүүлснээрээ бүгдээрээ гайхамшигыг харах болно.